За сайн байна уу. За сайхан урд. Оо сайхан явж байна. Сайн явж байна та нар. Сайн явж ирээд. Эртний сайхан улбаа ёсороо сайхан угтан авж байгаад нь танаа сумын ард иргэдтэй талархж байна. За баярлалаа. Манай нутгийг бас зөрөн хөрч ирсэн та бүхэнд маш их баярлалаа. За нэгтэй. Явсан зөрсөн ажил хийсэн амжилттай аян замдаа сайн явж ирж байгаа явж байна. Оо аян замдаа сайн явж ирлээ. Явсан зөрсөн үүл болгон тэгээд олзог амаг ихтэй түүхээр ариун л явна. Тий. За. Ховд аймгаас гараад Баяулг аймгийн Ногоонор сумаар дайраад орж ирж байна. За. Энэ сайхан сумынхаа хүүхдэд танилцахаар морилон ирлээ. Тэгээд бидний өгтөж үлээж явж талархж байна. За. За сайн байна та. За хайр жирүү. Сөнгө тарган сайхан урдж байна уу? Сайхан урдж байна та. Ажил албан өндөр үү таны? Ажил албан өндөр байна. Сайхан урдж байна. Сайн авч ирцгээе үү. Оо тавлаг сайхан. Сайхан хавар орчин байна. Сайхан болж байна. Хавар сайхан эхэлж байна. За сайн байна уу? Сөнгө тарган сайхан урдж байна уу? Сайхан урдж байна. Сайн явж ирсэн үү? Оо тавлаг сайн явж ирлээ. Ажил албан өндөр. Оо өндөр. За сөнгө тарган сайхан урдж байна уу? Сайхан урдж байна уу? Сайхан урдж байна. За тэгээ бүх мөрөн сумынхаа хүүхдтэй сайхан танилцахаар морилон ирж байна тэгээд. Одоо энэ сайхан 1924 онд анх байгуулагдсан юм сум. 100 жилийн 2024. Ер нь тоогийн харахад 24 22 тий. Тийм байна тий. 1924-аас 2022 онд ийм сайхан 100 тий. 100 жилийн яг юм. Одоо 101 дахь жилдээ нэгэд. 100 жилийн тэгэл одоо 8 настайгаас 80 настай буурал хүртэл түүхийг сайхан мэдсэн. Сайхан жил болсон багт. Тий. Байц цохоо хадны ингэрт байшинт нэртэй байршиж тогтсон Бөхмөрөн сумын усын тэргүүний Бөхмөрөн сумын одоо үйхтүйхийг одоо бас танилцуулахаар бас энэ ёс уламжлалыг одоо бас түгээн дэлгэрүүлэх, хадгалж хамгаалах, сум орон нутгийнхаа ажлыг бас сурталчлах, танилцуулах ийм зорилготой одоо бас ингээд энэ зорилгыг тээж одоо та бүхэнтэй хандсан. Тэгээд бас энэ нутагт бас ингээд зориод ирсэн танаа хамт олонд маш их баярлалаа. Тэгээд ажлын амжилт хүсье. Одоо гэдүүлээс хамтраад сайхан энэ нутаг уснаа байгаль одоо цагаа байгаль орчин тэгээд малчин дөрвөд ясны одоо зан үйлд ёс уламжлалтаа бас танилцаж сайхан нэвтрүүлгүүд бас болох байхаа гэж хамтран ажиллаж байгаа талархж байна. За. Тэгээд одоо ийшээгээ ороод идүүлээ. Тий. Энэ сумынхаа хүүхдтэйгээ танилцъя тийм ээ. Олон сайхан зурлалт үзэж төмдөө тэгээд хүрээд. Тэгэх үү. За тэгээд. Увс аймгийн улсын тэргүүний Бөхмөрөн сум 1924 оны намар байгуулагдсан бөгөөд Бөхмөрөн сум нь 2024 оны жилийн эцсийн байдлаар 600 гаруй өрхийн айл, 2300 гаруй иргэн, 124,000 гаруй толгой малыг тоолуулжээ. Увс аймгийн Бөхмөрөн сум нь далайн түвшнээс дээш 1498 м өргөгдсөн эрс тис уур амьсгалтай. Бөхмөрөн сум харьхраа, түргэн, байрмын уус, сэлхмийн нуруу, Бөхмөрөн голын сав, ачит нуурын хоорондох тэгш тал, цав толгод уус нуруу бүхий уудам нутгийг эзэлдэг. Тус сумын нутаг нь говь, талхээр, хангай, алтай өндөр уулархаг хэсгийн аль альнийхэн шинжийг хадгалж тогтсон нуур, гол, булаг шандар элбэг сум юм. Увс аймгийн баруун хойд хэсэгт Улаанбаатар хотоос 1580 км, аймгийн төвөөсөө 180 км зайд байна. Оросын холбооны улсын бүгд найрамдах Туваа улс, Баян-Үлгийн аймгийн Ногоонор сум, Увс аймгийн Түргэн, Сагил, Ховд, Тариалан сумдтай хэлэлдэг билээ. За сөрөг тарган сайхан урдж байна. Оо сайхан та нар сайхан урдж байна уу? Сайхан урдж байна. Сайн явж байна уу та нар? Оо тавлаг сайн явж ирлээ. Сайхан хавар гарч байна. Тэгж байна, сайхан урдж байна. За сайхан урдж байна. Сайхан урдж байна. Яа. За энэ манай багийн иргэн намсраа өгтөө төмөн жаргал гээд. Бас малдаг. Хуваараа бас энэ жижиг дунд үйлдвэрлэлээр эхэлж одоо ард иргэдийн хэрэгцээг хангадаг ийм уран гарт иргэн байгаамаа. Тэгээд одоо нутгийн иргэдийн захиалгыг
авч одоо нутгийн гол дагуух ургасан мод бургаснаас одоо гоож нь авч бэлдээд. За одоо гэрийн хаан үн Гэрээ мод. гэрийн мод гэдэг юм. Гэрээ мод гэж байна. Хэдэн жил хийж байгаа одоо? Би нэг 10 жил гэж байна. Өөрийнхөө хийж байгаа юмас нэг сайхан танилцуулаач бас нэг давуу талууд бас харагдаад байх шиг байна. Одоо дээр үуч одоо Монгол гэрээ чи нөгөө жинхэнэ нөгөө матмал тоон гэж яддаг. Тий. За бургасан үн бургасан хаан гэж одоо яг энэс чин дээрээс модыг тэр цуулахгүйгээр ингэж бүр хийжсэн түүхт юм байл шүү дээ. Тэр яг уламжлалаараа одоо харагдаж гэнэ үг би одоо бас нэг бодоод байна. За. Миний энэ хийж байгаа бургасны онцлог юм болохоор одоо энэ гол дагуу ургасан модыг ингэж гоож навч бэлтгэсэн байгаа. Давуу тал нь болохоор одоо энэ голдоо ямар ч юм бор юм голгүй. Одоо голдоо нэг бор голтаа бургасан байдаг шүү дээ. Одоо эндээ гол авцсан. Модныхан гол дуу. Эндээ тийм голгүй юм бургас бид нар авчих юм мод гэнэ онцлог нь. Энэ дундаа. Энд чинь тэгээ нэг бор юу очвол тэгээд нөгөө Нэг өгөр чараа туугараа тийм болчих. Тэгээд онцлог нь болохоор харж цаана айлбуулах цаана талаас ийм мод ингэж хөнгөн юм бэ тий? хөнгөн ялангуяа ийм хөнгөн чанараас навч. Одоо бас сүүлийн нүүдэлсүүдэлд авч явах их эвтэйхэн гэж хөнгөн талаас навч гэж байгаа. Утрын ч бол энэ алиалтаас бол бодин гэрийн утрын ч гэж болно энийг бол. Тэгээд давуу онцлог нь болохоор одоо энэ дээрийн одоо энэ хан болохоор ирсний ийм намхан байсан нэг 2.15 мовта ханны мод. Ханны мод дээрийн мод болохоор ирснийг намхан байсан. Удаагийн ингээд ирс болоор 2.30-аар хийж байгаа. Ягаад ингэж хийж байгаа учир нь болохоор энэ удаагийн тавилгын орчин үеийн тавилга маш өндөр. тавилга өндөр байна. Дээрээ тавилга мавилгыг намхантай болоо тийм нэг ирсийг нэг авч гээхгүй яасан мөн гэсэн. Одоо их өндөр ингэж хийгээд байгаа бид нэр. Сүүлийн орчин үеийн улс залуучуудын гэж одоо таарууд хийж байгаа. Энэ өөрөө жинхэнэ нэг уламжлалаа байна шүү дээ тий. Одоо нэг Чингис хааны станаар одоо энэ хан гэртэл хан биш одоо явж байгаа уламжлалээ. Одоо дээр нэг ханы цуу шигээд байна шүү дээ. Энэ бол одоо бургасан матмал. Тий. Яг бургасараа гэсэн. Нэгээс нь Монгол гэр нүүдэлтийн соёл ерөөсөө их улбат үг ингэж үүнээс бас эхэлж байсан гэдгсэн өгшүүд байна. Ийм байсан гэсэн. Тэгвэл нөгөө таадад яг сая илжүүлэлтээ. Одоо нэг очоод тавилга болоод ихсэхэд дээрээ бол тэрэндээ биш. Нүгэд очоод явхад хөнгөн. За тэгээд модыг чи цуулахгүй байна гэдэг чинь нөгөө талаараа бүх. За энэ модыг цуулаад ирээд энэ жоохон хэрэг талд орно шүү дээ. Тэгэхээр нэг хананд нэг бүтэн бургасыг зарцуулж яана гэдэг чи өөрөө нөгөө бүх байдлаас за тэгээд хөнгөн тэгээд Монгол гэрээ одоо ингээд дотор нүүдэл одоо манай чинь нүүдэлсэн соёл шүү дээ. Тэ? Нүү суухад одоо бас нэг малд одоо ачаа мачаас их хөнгөн талаасаас их гэж бодож явдаг байхын тий. За энэ нэг хананд одоо хэдэн юм юу орд юм бэ? Нэг ханд 26 ширхэг мод норно. Нэг ханд 26. За нэг гэрт одоо 5 хантай гэж яг уу. 6 хантай 156 мод норно нийт. Манай нутагт ерөнхийдөө 5 хантай гэр биш дандаа 6 хантай гэрийг төлөхөө хэрэгэлдэг. Энэ бол 6 хантай. Тий. Ханныхаа толгооноос бас шалтгаална. 12 толгойтой 6 хан гэж болно. 13 толгойтой 6 хан гэх юм бол нөгөө 8 хантай гэртээ тэнцвүүс хэмжээний том гэр болдог. Тий, ханныхаа тоогоор толгооныхын тоогоор бас нөгөө гэрийнхээ хэмжээг тохируулж өгдөг байгаа. Тэрүүгээр онцлогтой. Энэ одоо их Монгол гэр одоо миний мэдхийн борчгон гэр гэж бас байна. Борчгон гэрийг тавьчихсан уу? Тоон ингээ 2 хуваагддаг. Тий. Онсын юутай. Тэгээ тоон 2 хуваагдаад өмнө тооноосоо салдгүй байлээ. Тэгээ тэндээ зүгд явж идэг. Тэгээд дээрээсээ нөгөө 2 хуваагдаад дунд нөгөө юм уу тагач явчихдаг юм. Аял борчгон гэр гэж нэг байна. За дарахад гэргээд бас байж байна. Одоо өсгөлөө юм дарахаар. Тоон дотор шивж жижиг нэг хүнээрээс ингээд дээрээс борчдөг. Тэ. За энэ гэр бол одоо яг 4 дарт томны гэр байх нь. За 4 дарт том бол одоо гэр дээрээс уламжлан ирсэн бүр одоо
энэ гэр одоо яг анх яаж үүсэж яаж барьж ирсэн технологи одоо хүртэл ерөөсө аваад явж байна л гэсэн үг шүү дээ. Тийм биш? Олдоогүй. Одоо яг ингэж хийж байгаа хүн ерөөсө ховор болсон. Өөрнөө би одоо нэлээд одоо яг энэ гэр байх. Одоо харин эргээд нөгөө манай монголчууд ч одоо эргээд нэг түүхийн их улбаа их одоо суурьшлыг бас нэг яг ямар байсан тий тэр түүхийг сонирхдаг болоод яг одоо энэ Монгол гэрийн нэг гой сайханда гол биш яг ийм л байсан гэдгээс нь бас нөгөө бас залуучууд ч гэсэн төв суурин газар хүмүүс ч гэсэн тэр гэрийг барьж амьдрахыг хүсдэг болсон гэж байна. Тэгэхээр энэ нэг уламжлалын масаах ингээд аваад явж байгаа гэдэг сайхан байна. Танд баярлж байна. Бас эн чинь өөрөө баримтч хамгийн том одоо эсхий туурахтан монголчуудын бидний одоо нөгөө тас ярьж шүү дээ. Эзэн богч Чингис хаан ч бас л энэ туурахтан гэрээс Монголын цагаан ордон одоо Монголын төрийн ордон нүүдэлчин монголчуудын ерөөсө мартаж болохгүй ганц хэлхээт юм бол энэ эсхий туурахтан гэдэг чинь. Ийм сайхан үнэт одоо энэ үг соёлоо сайхан хайрлан авч явж байгааг талархаж байна. За энэ гэр одоо 6 хантай гэж явдаг юм байна. 4 талд төвний гэр тий. За хийж байгаа одоо тэгээ матмал одоо юунууд нас онцлог байдаг бах тий. Хэдэн жил одоо та энийг одоо бас ингэ хийж байна. Ер нь энэ гэрийг одоо ингэ захиалвал одоо авуул бас боломжтой байд юм болов тий. Энэ мөрийг одоо энэ хийх хугацаа нь хийх хугацааныг сарын дотор л хийнэ л энэ. Сар хагасдаг энэ хийх хугацаанаас нарын эхлээд модоо бид нэр явж тайрчаа өгнө. Бас энэ 10 гараар дамжлага гарчаад битнэ гэсэн. Ажлын төгсөлгүйслэн гарна гэсэн үг. Бас тэг. Нэглээ бид нэр модонд явж яана гэж эхлээд баян алтаа ангаадаа ингэж цаа зүгээ нэргээд 10 тарагаа ингэж цацаад Бас гууж авна. Гууж авна басаа. Зүгээр нэг тэрсэд өдөр мөдөр бас аахгүй. Өдрийн жөөлн өдөр гарч авна. Модон хохим өдөр тэр бас тусын булт өдөр бас байна. Тэр өдөр бас аахгүй. Календар малдраа хараад цааныхаа дээжөө тараа удагаа навчаад цацаад гууж аваад тэгж эхлэв. Тэгчээ тайрж авчирсныхаа дараа модон ингээ сайхан тэгслээд метрлнэ. Одоо энэ түүхийн модны хийнэ шүү дээ. Одоо залаагүй түүхийн модны. Энэ түүхийн. Ийм түүхийн мод ийм л мод авчирна шүү дээ. Ерөөсө гоо мод авчирна гэж байхгүй. Энэ одоо залаад энэ поошин дотор залаад гэж гарч байгаа адил. Одоо би та нарт залж үзүүлээс орж үзүүлнэ. Нэг хоёрыг. Энэ ташуу пош тийм учиртай. Ташуу пош тийм учиртай. Тэгэд ийм мод авчираад яраасаа метрлээд 2:30-аар нь ингээд метрлчээд ингээд залаад ийм болоо гаргана. Зураад залаад гарсныхаа дараа эхлээд зурна тэгсгээд зална. Залныхаа дараа мэдээ зорчныхаа дараа зүстна гэдэг нэг маань зустна гэдэг юм байна. Тэгээд жисарамнаа зинг хоорд цааг ингэж явна ингэж тэмдэглээд ханыхаа нэг жисаар гэж ярина л да. Тийм жисараа наавна. Гэх мэт л ажил зөндөө байгаа энд бол. Тэгээ одоо тэгээд их нарийн ажлаа бас явагдаж шл одоо энэ бүх бат эдлэг бүгдийг одоо тэгээд тэнд нь одоо явдаг бах тийм ээ. Маш олон шаттамжтайгаар энэ Шат олон нар. процесс явуулж байгаа. За энэ одоо ингэ түүхийн мод юм шүү дээ тийм. Энэ одоо түүхийн мод нь. Түүхийн мод ингээд одоо энэ бол бодслуудаа гарч байгаа юм. Яг түүгээр бол одоо юм байд юм байна. За тэгээд нэг юм тахир юм бас тэгшлэх юм гарах уу? Тахир нь одоо ингээд өөрөө ингээд залаад бодслуудаа гарна шүү дээ ингээд. Тэгсэлсэн байгаа. Тэгээ одоо яг түүхийн моднууд шинэ юм шүү дээ тий. За энэ түүхийн мод байх нь. Монголчууд өөрөө хаан ийм сайхан байна шүү дээ. Тэгээд одоо энэ тахир байгаач. Жишээ түүхийн мод юм байна. За энэ дээр одоо энэ тахир нь гараад тахирыг бол гаргана шүү дээ. Тэгэд ийм тахирыг гаргаад яг одоо яг энэ тахир. Ийм тахир модыг гаргаад ийм болгоно. Ийм одоо шовгон шиших болгож байна. За энд одоо нэг одоо тэгэл яаж гэдгийг л одоо харуулах юм аа тий. За би та нарт одоо нэг болно. Ингээ сайхан билээссэн байгаа даагаар арай бариад идэх юм л. Ерөөсөө ингээд Утаа юм уу? Утаас та модон жийлэн болгож байгаа юм байна. Зөөлөн болгож байгаа. За би та нарт нэг ганц хандаад үзүүлчихье. Яа юу байд юм бэ? За ингээд ерөөсөө ингээд доор нь галт хүлээд тэгээд тэр галлынхаа сайхан утаагаар дээшгээ ороод ирдэг юм байна.
За энийгээд одоо юу гэж нэрлэгэлээ. Манай тийш манай үе бас тоон гэрээд азраг гэж ярьдаг. Азраг энэ бас азраг ермөдөрийн өвдөл өгсөн ярил азраг гэсэн чинь тэрэг араад одоо явж байгаа шээ. Одоо эндээс та одоо энэ дээр одоо юу явж байна? Тэгшилж байна. Матж байна. Эсвэл чогом шиг гараад ирж байна нэрээ. Эдний хатан талынхан хатам аав нас. Манай хатмаа мутсан. Ааха. Иргэн ахын бас мод хийдэг. Ааха. Бас манай баг шүү. Ер нь энэ соёлыг тээж яваа хүмүүс бас хоортой зүйлээ. Ааха. Одоо манай хүмүүн хэмжээнд гарын 5% багтах хэмжээний хүмүүс хийж байна. Ингээд яг л энэ юм болж байна гэж. Тийм бай. Тийм готоо чинь ингээд яг ийм ихтэрээ жоохон Яг дараад өгнө. байтгар байх нь шүү дээ тий. Хан. Дугуугаа нэг тойрол гаргаж өгнө гэсэн. Энэ одоо ханы доод хэсгүү дээд хэсгүү? Дээд хэсэг наа. Дээд хэсэг нь. Одоо энэ үн Та нар надад нэг юм биш би нэг матэ. Яа ингэж байх юм. энэ дотоороо. Энийг амталтаа оруулаад. За одоо энэ хараа. Энэ нэг юм тахир байна. Энэ тахирыг одоо тэгшлэн тийм ээ. Инхүү. тийм байна. Зөв. Атанада заагаад өгөрөө. Энийг ингээд яхаа ингээд энэ тасаа Ашиг. энэ тасаагаараа чархнаа. Ингээд Энэ тасаагаараа жишээ энэ тасаагаараа. Зөв. Ингэж. Гараараа тэг. Наад гэсэндээ болно доо. За нэг доороо дуудаа. Ингээд дараад. Эргүүлээд. Дараад гараад. Зөв. Одоо өргөсөдөө яваад. Зөв. Ер нь бол нэг доор нэг юм бол удаа бас яа бас болохгүй маань тий. Яа ингэж ер нь хийдэг юм байна. Би нэг ягаа гарч. Тэгээд дараа нэг өмнө мод дуудаад тэгээд хоёр шиг мод зорж идэлээ та нарт. За. Бермуда 200cc 250cc энгийн мотортой. Чанартай хэрэглээний кросс 200cc 250cc мотортой. Давуу тал сайн бэхэлгээтэй, хойд ачаатай, өвдөх гарны хамгаалттай, маш зөөлөн явдалтай, хянах электрон дохио, ледтэй, хойд дугуй 100 90 19, урд дугуй 90 19-тэй. Угсрахад маш амархан бараг бүх эд анги үйлдвэрээсээ угсраатай ирдэг. Хойд амаржина хоёр төвшөнд өндөр намыг тааруулдаг. Оригинал сэлбэг хэрэгсэлтэй сэлбэг бүгдийг худалдаалж байна. Эргээд засвар үйлчлэгээний зардал хямдхан. Мотор хороопондоо 1 жилийн баталгаатай. Холбогдох дугаар 8079 8080 9911 1525 9976 69 69. Урбаниктай байхад өдөр бүр амттай. Омега 3 нь судасны хатуурлыг эмчилж, тархины цусан хангамжийг сэргээн, ой тогтоолд, мартаж санах өвчнөөс урьдчилан сэргийлдэг хамгийн сайн ханаагүй тосны хүчил юм. Иймд эмчилгээний өндөр тун агуулсан омега 3-ыг хэрэглэж байхын зөвлөе. Эмчилгээний өндөр тунтай Кормега бүх эмийн сангуудаар Кормега. Эмийн завраас гач нөлөө хориглох заалтыг уншиж эмч эмзүүчээс асууно. Old Mongolia. Өнөө гүрнээс улбаа түүхтэй, хүлэг баатрийн ёс жаягтай уламжлалт. 0 Зоог.
100% модны цаасаар хийсэн цайруулагчгүй, эрүүл мэндэд аюулгүй бүтээгдэхүүн. 2 давхар зузаан хээтэй дардастай тул тос усыг сайн шингээн. Мөн Softleaf-ийн норгож хэрэглэж болдог модны цаас нь 3 давхар өөдөн савлсан 2 төрөлтэй. Эрүүл мэндэд ээлтэй цаасан бүтээгдэхүүнүүд танай гэр бүлийн шилдэг сонголт. Softleaf. Old Mongolia. Өнөө гүрнээс улбаа түүхтэй Хүлэг Баатрин ёс жаягтай уламжлалт зоог. Ер нь бол юм цаанаас бол төрцөг байд юм бэ нөө. Тэр өөрөөсөө модны тэр одоо ивийг бас олох, заанд мөрөөсийн тэрийн дарах, энэ дээр ч дарж байгаа даац маац энэ тааруулаад байна шүү дээ. Бас энэ хүчтэй бас болохгүй. Тэр хөдөлгөөний бас юмуд байд юм байна. Цаанаас бол энийг хийдэг хүн бол ингээд хэрэгтэй болж байгаа. төрцөн байд юм байна хараа. Ийм сайх. Бургасан яг энэ хаана гэдэг бол өөрөө хамгийн бат бөх яг боломжтой. Жинхэнэ эсгээ туурахтан гэрийг одоо үнэхээр бариад амьдрыг бол одоо ерөөсөө энд л одоо үйлдвэр явж байна. Энд ерөөсөө ингээд энэ хүний багш техникүүд ерөөсөө юм. За нөө фэшн бол одоо ингээд галт хөдөөд агаараар зэнийг хатаагаад одоо жоох ингээд утаа матаагаар одоо утдаг юм байна тий. Тэгээд мэтлээ ингээд. Энэ бол бас нэг ингээд Монгол ухаан шүү дээ. Тэгээд энийг одоо азраг гэж хэлээд эндээ матлагаа хийгээд тэгээд ингээд үйлдвэрлээд байна. Одоо энэ чинь нэг ингэж ханд явах чи та ингэж зөрүүл тавьж ингээд үдэн тийм ээ. Тэгэж. Тий. За эсхий туурахтан нөөцийн соёл, эсхий туурахтан энэ гэрийг одоо яг яаж техник үедээ хийж ийсэн. Тэр дундаа хувьсаа мэд бүх мөрөс сумын дөрөв дарт төвний энэ сайхан Монгол уламжлалыг одоо хүртэл одоо хадлалсаар үйл тэгээд одоо ингэ явж байгаа юм байна. За мөн одоо дахиадаараа хийж өгнө үстэй. Хийж байна. Одоо нэг юм байна. Сургуулийн хүүхдүүд одоо нэг сургууль цэцэрлэгийн. За энэ цэцэрлэгийн хүүхдүүд байна шүү дээ тий. Одоо айл гэргээд нэг тоглоом байдаг шүү дээ. Өдөр чулуу торуулаад ингээд нэг гэр хийдэг. Тэр тоглоомыг одоо яг нэг цэцэрлэгийн хүүхдүүдэд нэг жижигхэн гэр бариад ингээд нөгөө юу яагаад өгсөн байна. Орчин бүрдүүлээд өгсөн байна. Тэр чи одоо нэг монголчуудын одоо их мондөг наадгаа шүү дээ тий. Багаасаа ингээд нөгөө айлгыг тоглоснороо том болоод одоо нэг амьдралыг явж явахыг бүх юм сураад байдаг. Тэр шиг нөгөө тэр хүүхдийн жижиг гэр та хийдгүй юм. Ер нь дахиад явж хийн л да. Яг л бас бургасаанаас ингээд жижиг. Том хийн, том бол 6 амтай гэр. Ямар үтэй явах вэ? Томгороо одоо бид энэ зөвхөн модын ард тийм дээр дуурах тань гарах уу? Ваа тэгээд уртаа гарах. Зөвхөн мод байна. Хам нэрэн гарна. Тэр нь одоо ямар үтэй явах вэ? Одоо зүгээр одоо бидний барьж байгаа гэр үнэ. Одоо энэ 6 хоногудаа Унаантайгаа 2 сая 500 хүрнэ. 2 сая 500. За. Мөн хүртэл одоо тийм үү бас боломжийн үнэтэй юм биш үү? Үнэн араа битүүхэн модоор хийгдсэн. Энэ үнэн юм уу? Та нэрээс таныг тахисан модын нэр коммент хийх юм аа. Энэ одоо ингээд би одоо ингэ хараад байна тий. Истэлэг Монгол ухаан юм. Монголчуудын нэр ухаанаар нь барт ийлгүй гэсэн юм. Тэр бол үнэн шүү тий. Нэг бүтэнээр бол 2 сая 500. За утсын дугаар нь яаж холбож байна танаас? Захиалга өгье гэвэл та утсын дугаар өгч би дугаар байгаа. Монголын ард түмэндээс түгээч тий. Утсын дугаар 94 28 87 20. За энэ утас руу холбогдоод захиаж болно. Тийм ээ? Хам ер нь бол 6 хантай гэж явах уу? Тий. 5 хантай. 6 хантай ир захиалгаар талтаад бигдэл яана. Ерөөсөө. За. Эдэн хантаас нь зовсон. Одоо тэгээ таны ажлын нөөц объектээс ингээд юм. Энийг хаана үзтээ? Энд үү? Энд үдсэн дата. Тийм. За одоо ингэж гаргаж ирээд ингээд хатаач. Энийн дараа ямар үйл ажиллагаа явах вэ? Одоо ингээд яхснаа зурнаа энийг одоо. Дахиад. Сайхан дороо дөрвөлжлээ кевэнд нь оруулна шүү дээ. Болоогүй тий. Өсөө шаашаагаа өнгөлнө.
Ингээд зах зээлийнхаа дараа зостаад эхэлнэ. Зостно. Зосныхаа дараа жисэн ингээд тэмдэглээд нөхлөн. Нөхснийхаа дараа үднэ. Үдээ тэгээд нэг хан гарч байгаа юм даа. Таны баачи ямар юу гэдэг юм бэ? Нэг оол гэнэ. Оол гэнэ. За энэ одоо ямар нэртэй байгаа шээ? Энэ үнэн хот. Өнөө хот. Тэрүүдээр төмөөгөр одоо юу хөө? Хотбол ярьж дээ. Өөрийнхөө гарын утгуулаад энэ чи цав цагаан мод гараад идэв юм биш үү? Хаад бид нар өөрийнхөө ухаанаар хийсэн. Энэ машины дугууны шааргаар ингэж угаамаар ингэж адлаа сонирхоо. хийсэн байгаа. Ком яг тийм биш. Нөө шээрг нэг хоёр хуваагдчихсан. Тэрийгээрээс ингэж энэ бол ган сайтай байгаа тийм. Ган сайтай байгаа. Та ер нь бүх юм өөрөө зохион бүтээж юм багш магч ер нь хийсэн юм биш. Техникийн өвчнөө сайтай. Манай нутгийн төмөн жаргалах одоо техник шалтгаан бас нэлээд гайгүй хэрэгтэд орно шүү. Нутгийг дасан. Тэр үеийн одоо энэ үе хандгийг харагддаг одоо өөрийнхөө хүчээр одоо суралцсан. Юу байна? Зөв. Манай нутагт ч одоо нэг тусаар тоонхи хулаар азрах тавь гэж одоо үг байдаг. Зөв. Энэ одоо ямар ч юм тэгэхээр усан тоонууд одоо ямар ч нийтийн аяыг даадаг, ямар ч цаг уурын шалгуурыг давдаг юм байна. Хул азаргаар хулаар одоо хул зүсмийн адуугаар азрах тавьхаар одоо адуу өснө гэж одоо манай их мэдгсээд. Шараадаг Чингисийн одоо Чингис хааны 8 шаргадаг тийм. Ер нь шар зүсмийн адуу бол сайхан дээлж явдаг. За энэгээр ингэж хавчиж өгөх юм байна. Тэгш. Таадад яг аялгаар ярьж байна ш. Тэгш одоо. Би татж үзье ш. Ингээд яг удаа явчихаар юм тэгэл аялгыг суураад явчихдаг шүү дээ. За үзье. Энэ тод нэргээд энэ тодоос татхаа. За ингэ дээ шүү. За ташаад энэ ноонод хөдөлгөөнг болгохын тулд одоо энийг доотлоо энийг юу гэдэг юм бэ? Ташаагаараа ингэ таар. Энийг юу гэдэг юм бэ нэрээ? Энэ хашилттай мод гэж ярина. За ингэж хашиж өгөх юм байна тийм. За тэгээд одоо энийг одоо зорохын тулд энийг ингэ шахаж хөдөлгөөнг болгоод за тэгээд эндээсээ одоо ингээл татчих юм байна тийм. Энэ одоо энэ юу юм биш үү? Бас гимнастик болоод байгаа юм шүү. Гимнастик болно. Тий? Нэгээс наач нэг харуулж ярьж шүү дээ. Ер нь л гар харуул юм байна тий таатай. Ичээд өөрөөсөө гимнастик болоод явах юм байна. Би бас хөгжөөд явах нь шүү дээ ч бас. Ирүүлбэл бас байна. Давхар хөгжүүлж яадаг. За яг ингээл бидний хүүхдүүд ингэж л юм хийдэг байж тээ. Урахаа. Монгол эсхий туурхтан нүүдэлтийн соёлын эсхий туурхтан гэр гэдэг бол өөрөөсөө цэвэр одоо манай Монгол гэрийг одоо гадныхыг судалж иргэн. Яаж ирсэн чинь тэд нар ширэл баах зураг мураг аваад яваад байдаг чинь очиод тэнд хэрэгжилж ирнэ шүү дээ. Тэгвэл ингэж хийхгүй. Шүрүүпээр угсраад гаргаад ирчихсэн. Юунд ашиглаж ирсэн? Тэнд очиод аялал жуулчлалын юунд ашиглаж байна. Тэр нэг аялал жуулчлалын газар өхөр өгдөг юм байна л та. Бохирд нэгээд. Тэгээ Монгол гэрээ очиж өгж ийн гэж. Яасыг чинь тэнд хундаа цутгаад авахгүй буцаагаа буулгахад буцаагаад аваа явчихдаг болохоор нь өгч ийн. Тэгээд нөгөө гадаадд ч нөгөө автомат угсаад ингэ хийгээд ш. Тэгэхээр монголчуудаас их юм сураад байгаа байхгүй юу? Ирээд чи аялал яваад байгаа. Их юм сураад ш гэдэг чинь. Эдгээр чи ямар гоё натур гоё амьдэрдэг хүмүүс вэ? Ямар гоё натурын амтж иддэг хүмүүс вэ гэдэг. Гадаадд л ингэж аялахаас баг тагнуул маягаар. Тэгээд эдгээр чи өвсөөлөө яваад
Тэгээд нөгөө тийч яг шүрүүпээр ингээд угсраа ич чинь автом автын. Тэгсэн чи тэрийгээр сэрэг ашиглаж шүү. Тэгээд тэмдэнэ газар мазар өгөөд одоо нөгөө юун дээр. Тэгэхээр эн чинь нэр байгаль ээлтэй гэр юм баггүй. Монгол гэж тийм биз? Одоо нэг очиж тэнд шавар цутгаад нэг буурч юм баггүй. Нүгөөд явж ид байгаль ээлтэй гэр. Ингээд одоо 2 хоногийн дараа бөөрн сэргээл. Бөөрн сэрэгчдэг. Тий. Байгаль хоргүй. Ийм л юм л одоо бидний хүүхдээчүүд бүр гаргаж ирж нэг дэлхийд байхгүй. Дэлхийд дамстай өөрийн гэсэн үүдийн соёл гэж хэмтээс ганц Монгол байдаг тий. Сах. Одоо өдөрчөөд хэдэн жил танаа аав одоо бас энэ бүр идэг юм. Манай хатмаа. Хатмаа. Өөрөөр хэлчихвч байна. Зөв. Одоо энэ хугацаанд хичнээн гэр үү та? Уфтандаа. Аа. Энэ одоо ингээд өн цагаан болчлоо. Энийг одоо ямар өнгөтэй болох вэ? Энийг одоо тус гэдэг юм тусна тусаараа. Зостно. Одоо тустай юм да. За. Давсан үндэ болоод авах. Энэ их ингэж хөөдөө би нэг сайн юм байна. Тэгээд даацах чадвар маш сайн. За яг гараад ирсэн байна. За цагаан. За. Дүүчээр тахир мод байсан шүү дээ бүр ингэж. Энэ ингээ баттаад ингээ твшгэн болгочихсон юм байна. За ингээд гой цав цагаа зороод ингээ гараад ирдэг. Одоо энэ чи өнгө өгөн тийм ээ? Аа тийм. За энэ бол өн. Хөнгө юм бэ. Модныхаа онцлог ер нь бургас бол хамгийн даат сайтай. Нүүц суухад хөнгөн. Нүүцийн ая даахууд юм Матмал гэрийн давуу тал нь үүд юм бэ хэр чинь. Энэ бургасыг чи цуулахгүй бүтнээр нь оруулаад матчаан болохоор тэр нь одоо нөгөө нэг бүх байдаг нь давуу тал нь чанарны эндрөөсөл энэ байхгүй юу? Гол юм. За тэгээд одоо зарим одоо газруудаар би нэлээд олон чид бас Монголыг тоорлоо. Тэгэхдээ яг энэ Монгол яг нэг уламжлаар нэг ингэ хийж байгаа нь бол анх удаа танаа суман дээр харж тэр дундаа 4-5-ныхаа энэ Монгол гэр хийж байгаа юм бол одоо яг энд харж байна. Хоёул одоо энэ үнэт төвийг одоо цааш нь түгээн дэлгэрүүлэхэд одоо бид бүхт Монгол хүн болж төрсний одоо ганц хэрэг юм да гэж бодож байна. Ингэж л одоо Монгол гэр хийдэг байх нь их улбаа түүхэн энэ байна. Газар дээр нь бас ирлээ. Энэ сайхан өв соёлоо тээж хадгалж явж таларч. Энэ бол хамгийн том одоо үүлээ гэж одоо хэлбэрээ. За тэгээд дахин уулзах эрүүл тавь баярлалаа. За. 100 жилийн төвөгтэй сум гээд тэрийг бол зөвхөн 100 жилийн ойн одоо баяр наадмын 1 2 3 хон өдрөөр бол төсөөлшгүй юм аа. Энэ 100 жилийн турш одоо энэ нутагт бас ажиллаж амьдарч ирсэн энэ сайхан комиссийн хөдөлмөр байна. Энэ нутаг усандаа гэсэн бас чиглэсэн энэ сайхан комиссийн мат итгэл сэтгэл байна. Тэр их асуудлууд тэгээд зөвхөн одоо 2 3 наадмын одоо ойн 2 3 хон өдрөөр одоо олон бүжигнээс төжигнсэн ийм л болоод ингэрдэг. Тэгэхээр энэ хүрээнд бол 100 жилийн ойн хүрээнд сум орон нутгийн өнгө үзмжийг сайжруулах одоо бас энэ хязгаар нутагт ажиллаж амьдрах энэ комиссийн бас энэ нийгмийн асуудлыг шийдсэн одоо тэр асуудлууд дээр хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлууд юу хийгдвэгэ гэх жишээний ийм нарийн ширийн маш их асуудлууд байдаг. Тэгээд тэр нь болохоор яг ойн өдрүүдэд бас зарим нь одоо дурдаг, зарим дурддаггүй өнгөрдөг. Тэрнээс болоод зарим хүмүүс бас гомдол санал ингээд хийдэг тиймэрхүү юм ерөнхийдөө бол ажиглагддаг. Тэгэхдээ манай сумын ой бол их сайхан болж өнгөрсөн. Одоо бас нутаг усандаа амьдарч байгаа нутаг уснаа гэсэн комиссийн сайхан сэтгэлийг одоо бас энэ нутгийн тэгэл уугуул хүмүүс чинь нутаг дээр хамтарч ирж байгаа байсан. Тий. Нэг ойн хэдэн өдрөд болж манай сум чинь одоо ямар ирээгүй хүмүүс. Манай өвөө эмээгийн нутаг энэ төрж өссөн нутаг гээд ингээл янз бүрийн хүмүүс ирж байгаа. Тэр болгоныг л одоо бас манай энэ ажлын албаны энэ хүмүүс бас төрийн албанд зүтгэж байгаа энэ хүмүүс бол чадах ятгаараа л одоо зүтгэж бас хүлээж авч барьж ингэж явуулсан байгаа. Ер нь тэгэд энэ нэвтрүүлгөөс дамжуулаад сумынхаа бас нэг 100 жилийн үед бас сэтгэлийн хандивэр гэж энэ бүтээн байгуулалтын ажлууд бас гар бие оролцсон. Тэгээ бас энэ сум орон нутгаа бас сайхан байгаасаа ойгоо сайхан тэмдэглээсэ гэж ингэж бодож зүтгэж бас сэтгэлийн болон гар биеийн оролцуулсан бүх одоо хүмүүстэй бол
нутгийнхаа нийт иргэдийн өмнөөс бөхмөрөнчүүдийнхаа нэрийн өмнөөс одоо бас баярлалсан талархснаа бас дахин илэрхийлье. Нутаг орн бол сайхан одоо хөгжиж байна. Шинэ одоо хуучин 100 жилийн одоо түүхийг одоо ингэж дүгнэж яасан бол дахиад шинэ зууны одоо эхлэл болж одоо 100 нэгтгэж игээд ингээд шаргал хуудсууд ингээд нээгдээд ингээд явж байна. Тэгэхээр бид нар бол цаашдаа одоо ирэх 100 жилд бол илүү одоо хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт энэ ажиллах амьдрах орчныг нь сайжруулсан. Ялангуяа хязгаар нутгийн одоо тусгаар тогтнолын асуудлыг бол эзэн болсон, энэ нутагтаа эзэн болсон, залуучуудыг одоо улнаар суурьшуулсан, амьдрах нөхцөлийг нь сайжруулсан ийм тал дөрвөн чиглэж ажиллах ёстой гэж бодож байгаа бид нар. За тэгэлгүй яг хөө мэдээж энэ удаа би бас ирээд анх удаа ирж байна. Хаврын цаг үед нэрж байна. Тэгээд энэ 100 жилийн бас сайхан хөхтэй энэ сумын тэр сайхан түүхийг дөрвөн үйлрлээр нэрж би сайхан энэ ариун сайхан өг соёл түүхт бас танилцахыг бас бодож ирлээ. Энэ удаа хаврынхаа цаг үедээ бас энэ Бөхмөрөн сум хавар цаг үедээ мал аж ахуйн ямар байдгийг. Энэ байгалийн одоо өнгө үзмшүүр сайхан алга байдаг шүү дээ. Тэгээд зуны цаг үедэн дээр цагаан эдэгээ боловсруулах гэдэг одоо бас одоо зуны өнгө аяас явна. Намар нь одоо хадлан тараа гэж явах бах. Дөрвөн үйлрэлдээ сайхан хувирч байдаг энэ Монголын энэ агаар гэдэг чинь сайхан. Одоо бид нар чинь одоо энэ зуунаа шинэ агаар ажиллана шүү дээ. Одоо ямсгалж байгаа хавар ногоо. Гадаад бол тэгдэггүй гэж байгаа шүү дээ. Нэг мөнхийн орнод нэг агаар л байгаа. Бид нар чинь ингээд сэлгээд идэг. Тэгээд энэ агаар ус гэдэг чинь их сайхан. Тэгээд ингээд би энэ танаа сум руу орж ирсэн хоогуур ингээд ерөөсөн нөт алтаа нор цастаа тий. Одоо тэр хойтлын тэр мөнгө цастаа тэр улсууд бол мөнгөн тайгын нараа ингээд. Мөнгөн тайгын ор. Орсын олооноос Туваагийн мөнгөн тайг гэдэг байдаг шүү дээ. Ариан гэдэг. Тэр улсын салбар улсууд. Энэ одоо Монголд энэ Оростой юу? Тэр цастаа улсын яг хөрмөөгөр нь Монгол Орос улсын хил явж байгаа. Тэр уулын өргөл нь бол Оросын талд гэсэн нэг. Уулын над биел нь бол Монголын талд. Гэж явдаг. Тийм улсын хил одоо бол тэнд харагдаж байгаа. Тийм. Ийм баруун талаар харагдаж байгаа энэ дээр цастаа энэ өргөл уусууд бол хамгийн хойдлын тэр цастаа өргөл бол одоо асхтын мөнгөний орд гэдэг. Тэр том уурхай стратегийн орд гэдэг байгаа шүү дээ. Тэр газар. Тэгэд энэ нурууг бол Силхмийн нуруу гэдэг. Силхмийн нурууны Б зон гэж ингэж явдаг. За тийм улсын. Тэгэд энэ одоо энэ дээр нь бол мөнгөн тайгын мөнгө цастаа бол тэр асхтын энэ ус бас мөнгө цастаа энэ ус. За энэ баруун зүүн ур зүгээр харах юм бол одоо хархиран 3 шуг гэл. Хархира түргэний ус 3 шугуур ус. Тэгээд тэр нөө дэгли цагаан усын нэрэ тэгж харагдаж байгаа. Хархиран усын. Дэгли цагаан. Тийм баруун ур зүгээр харахаар нөгөө цамбгаар хайрах нь мөнгө цастаа юм. Харагдах юм дэс. Харагдана. Ийм ус. Тэгээд энэ ингээ харах юм бол дөрвөн талдаа дөрвөн мөнгө цас тайрхантай. Одоо дөрвдийн дөрвөн баатарлаг ирсээр одоо дөрвөн талдаа хүрээлэгдсэн тийм нутагт одоо ингэж яаж байгаа гэсэн тийм. Би бас энийг бас асууя гэж бодож ирсэн. Дөрвөн ордын нутагт дөрвөн зүгтээ энэ том алтан хайрхтай тийм хүрээлэг цастаа уулзаар хүрээлэгдсэн. За ингээд их хүчтэй танилцсандаа жилийн хугацаанд бас манай Хөвтөнгөр эсхий туурах төрийн бус байгууллагаас сум орон нутгаа танаа сум орон нутагт бас нэг олон сайхан цувралууд нэвтрүүлэгдэж цаг гарган бас хийж тэгээд нүүдэлтийн соёлыг бас нэг бид нар авч үлдэх таниулах зорилготой тий. Тэр хүмүүсийн өмнөөс бид нар нэг амьдралыг зохиохгүй. Яг л одоо тэр өглөөнд гараад орой хүртэл мал яаж мал гэхдээ тэгээд одоо зэрэгцээд одоо камера аваад одоо ингээд дөрвөн өдрөл хэдүүлээ сайхан хамтарч ажиллаж энэ сумынхаа нэг 70-аас 80% сайхан хүнтэй, нардтай, өвдтэй, бууралтай, балчиртай сайхан түүх болгоо сайхан үлдээл. Тийм зорилгоор сайхан алсын хараатай бас мордож бас ирлээ.